Дараа нь margin гэж юу вэ гэдэг нэршлүүд байна. За энэ нэршлүүдээ бүгдээрээ одоо тогтоогоод аваад бичээд авчаарай. За яагаад гэвэл дараа нь програмын хичээл үзэхэд эдгээр бүгдээрээ ахад дурддагдаад хэрэг болно гэсэн үг. Маржин гэдэг маань арилжаа нээхэд шаарддаг таны арилжааны дансанд байх ёстой мөнгөний хэмжээг хэлдэг. За жишээлбэл $100 байх шаардлагатай тий. За юу ч хэлмээрээ тэг 100-ны 1-ээр жишээлбэл арилжаанд алтан дээр арилжаанд орё. Тэг 100-ны 1-ээр арилжаанд одоо ороход таны дансанд ойролцоогоор $2.30 байх шаардлагатай байхгүй. За энэ нөгөө нэг яг тухайн лотоор ороход шаардлагатай мөнгөн одоо дүнг нь маржин гэж нэрлэдэг байгаа гэсэн. Тэгэд used margin гэдэг нь ашиглагдсан маржин. Free margin гэдэг нь одоо арилжаанд орсны дараа ахаад цаанаа нөгөө нэг арилжаанд орох боломжтой тэр одоо дүнг чинь free margin гэж нэрлэдэг байна. За margin code гэдэг маань би түрүүнд дурдсан те нөгөө нэг яг арилжаанд оролцож байгаад ханш маань бидний таамагласнаас эсрэг эргээд алдагдал хүлээх үед брокер маань өөрөө алдагдал хүлээхгүй тулд бидний арилжааг автоматар гаргахыг одоо margin call гэж нэрлэдэг байгаа. За энэ дээр бол нөгөө нэг зарим брокерууд яг бидний одоо $100-ыг тэг болсны дараа гарахгүйгээр за ойролцоогоор $6 үлдээх, эсвэл $7 үлдээх, за эсвэл бүр яг тэг 100-ны $1 үлдээх ч юм уу гэх мэтчлэн одоо яг тухайн брокерийн дүрмээсээ хамаарат яг margin яг хэдэн хувь дээр байхад бид нар одоо тэр арилжаанаас гарах бай гэдэг дүрмтэй байдаг гэсэн үг. За баланс гэж юу вэ? Баланс гэдэг маань арилжааны дансанд байгаа бэлэн мөнгийг хэлэх буюу яг бидний нөгөө нэг арилжаанд ороход бэлэн байгаа тэр forex-ийн данс руу хийчихсэн мөнгийг баланс гэж нэрлэдэг байгаа. Equity гэдэг маань болохоор нөгөө нэг одоо ингээд $100 жишээлбэл баланстай байлаа гэж бодоход би тэг 100-ны 1-ээр арилжаанд орсон байлаа гэж бодъё. За тэгэнгүүт тэр тэг 100-ны 1-ээр арилжаанд орсон ойролцоогоор нэг хасаг нэгтэй явж явах юм бол тэр маань equity рүү шилжээд за $99 танд байна гэж харагддаг байхгүй. За арилжааны дансан дах мөнгөн дүн дээр нээлттэй арилжаануудын нийт дүнг нэмж эсвэл хасаж тооцоосноос гарч байгаа дүн юм а буюу за тэг 100-ны 1-ээр арилжаанд орсон байлаа. $1 ашигтай явж байгаа юм бол $101 гэж харагдана. $1 алдагдлаа явж байгаа юм бол $99 байна гэж харагддаг гэсэн. За тэгээд яг арилжаагаа хаахад яг жинкнээсээ балансаас хасагддаг. Тэр хүртэл equity дээр байж идэг гэсэн үг шүү. За дараагийнх take profit. За take profit гэдэг маань ер нь бол яг ашгаа авах гэсэн үг шүү дээ, тийм. За ханш таны заасан цэгт хүрэхэд автоматар ашгаа аван арилжааг хаах команд юм а гэж байгаа. За энэ командыг бид нар одоо яагаад тавьдаг вэ гэхээр жишээлбэл та ингээд завгүй болчлоо дандаа ингээд дэлгэснийхээ ард эсвэл уцаа хараад ингээд суугаад гэж чадахгүй юм байна. Ингээд гарах ажилтаа болчлоо гэж бодох юм бол бидний хувьд take profit-ийг тавьдаг гэж байдаг. За эсвэл энэ ханш маань ер нь бол яг энэ цэг хүртэл. За энэ ханш хүртэл ер нь бол өсөх юм байна гэж бодох юм бол яг тэр хүрнэ гэсэн ханшин дээрээ take profit-ийг байрлуулж өгдөг. Ингэснээрээ заавал таны шаардлага байхгүйгээр яг таны тэр хүссэн ханшин дээр одоо хүрэх юм бол тухайн ханш маань хүрэх юм бол автоматар арилжаанаас гарах буюу ашгаа аваад автоматар арилжааг хаачдаг гэсэн үг. За үүнийг болохоор take profit гэж нэрлэдэг байгаа. За дараагийнх нь stop loss гэж байгаа. За stop loss гэдэг маань болохоор мөн та байхгүй үед бас үйлчилдэг гэсэн үг. За ямар ч сан ханш би баа арилжаанд орсон. За гэхдээ яг одоо энэ нэг бүхэл одоо 100,000-ны 1417 ч юм уу те энэ ханшнаас доош авах юм бол ер нь л эвгүй юм байна. Дахиад үргэлжлүүлээд доош авах юм шиг байна. Тэгэхээр би маш их алдагдлалд орох юм байна. Тэм учраас би яг алдагдлаа хязгаарлаа. За би нэг $10-ийн арилжаанаас алдъя да гэд. За ингээд нөгөө нэг stop loss-ыг тэр яг 10 хасах $10 гэдэг одоо тэр ханшин дээрээ тавьж өгдөг гэсэн. За ингээд та байхгүй байж болно. Тэ нөгөө унтчихсан эсвэл ажиллаа явсан үед яг тэр ханш маань унаад ороод ирэх юм бол яг тэр таны тавьсан цэг дээрээс арилжаанаас автоматар гарах буюу алдагдлаа хүлээгээд арилжаанаас гардаг байх нэ. Эсвэл яг та байсан ч гэсэн хамаагүй. За угаасаа энэ цэгээс доош унах юм бол юу гүштэй. Ахаад өргөжлүүлээд унаад би бүр маш их алдагдлалд орох юм байна гэж ботсон дүн дээрээ бас тавьж болно. Тэгэхээр яг таныг харж ирсэн ч гэсэн хамаагүй, хараасан ч гэсэн хамаагүй тэр цэг дээр
стартаас мөргөөд арилжаанаас бага мөнгө буюу өөрийнхөө яг эрсдэлд оруулах чадах үз тэр мөнгөө алдаад арилжаанаас гарна гэсэн үг. За ер нь ийм байна. Тэгээ залуусаа уул нь би хичээлээ нэг 20 минутаас нэг амар хэтрүүлэхгүй гэж бодсон ч гэсэн яах аргагүй одоо ингэж угаасаа удаж байна. Гэхдээ ямар ч нэг 30 минутаас хэтрүүлэхгүй байхыг бодно залуусаа. Яагаад гэвэл та бүхний маань нөгөө нэг бас анхаарал төвлөрөх тэр хугацааг би бас бодож байгаа. Зарим нэг нөгөө нэг маш чухал хичээлүүд. Маш чухал хичээлүүдийг би бүр 15 минут, 10 минут гаранд байлгаж өгнө. Яагаад гэвэл та нар нөгөө нэг маш их нөгөө нэг төвлөрөл хэрэгтэй хичээлүүд байдаг учраас би зарим хичээлүүдийг маш богино болгож өгөө шүү. За тэгэхээр ямар ч байсан хичээлүүдийг уртч байна уу, богино ч байна уу хамаагүй алгасахгүйгээр үүсгэх нь амар чухал шүү. Тэгээд дараагийн хичээлээрээ бүгдээрээ уулзцгаая. Амжилт хүсье юм байна.